Монголын ард түмний бахархал Олимпийн анхны аварга Төвшинбаярын нэр 2021 оноос хойш спортын амжилтаар бус шүүхийн танхимд хамгийн хэрэгдэг болсон билээ. Түүний дотны анд улсын начин их баттай холбоотой энэхүү хэрэг анх найзуудын уулзалт үеэр үүссэн үл ойлголцлоос эхэлсэн ч эддээ хүний амь хохирсон эмгэнэлт явдал болон хуурсан юм. Төвшинбаяр инх бат хоёр Монголын спортын ертөнцид алдар нэртэй үе тэнгийн хоёр тамирчин байлаа. Тэд анх 2000-ад оны дунд үеэс найз нөхдийн холбоо тогтоож бодлогын ойр дотн бие биенээ зөвлөгөөр дэмжлэг үзүүлдэг үнч найзууд болсон юм. Спортын замлаа туулж явахдаа нэг нэгэндээ итгэж амжилт зовлон баяр гуйнагт хамтдаа орсон тэдний нөхөрлөл олон нийтийн дунд үлгэр жишээ болдог байв. Гэвч 2021 оны 4-р сарын 2-ны орой тэрхүү олон жилийн нөхөрлөл энгийн нэгэн уулзалтын үеэр сэтгэл хөдлөл бохимдлын дунд хэрцгий төгсгөлтэйгээр үргэлжилсэн Монголын нийгмийг зэгчрөөжээ. Тухайн өдөр Төвшинбаяр инх батнаар найз нөхдийн хүрээнд уулзаж ярих дарс хэрэгэлсэн байна. Хоёр найзын дунд үл ойлголцол байсан бөгөөд тухайн мөчид маргаан өрсөж Төвшинбаяр уурлан инх батыг хүчирхэлэн зодсон байна. Энэхүү хүчирхийллийн улмаас инх бат тархиндаа хүнд гэмтэл авч ухаангүй болж шууд гэмтлийн эмнэлэгт хүргэв. Монгол болон гадаадын эмнэлгүүдэд олон сар эмчлүүлсэн ч биеийн байдал сайжирсангүй улмаар 2021 оны 12 дугаар сард нас барсан юм. Энэ үйл явдал нь Олимпийн аварга найзаа хөнөөгийн гарчигтай мэдээ сэтгэл олонний анхаарлыг татаж Монголын спортын ертөнцид асар том зочрол авчирсан билээ. Хэргийг анх хаан урд дүүргийн цагдаагийн хилцс бүртгэн шалгаж эхэлсэн бөгөөд бодлогүй хүнийг онц хэрцгийгээр алах гэсэн зүйл ангиар яллах дүгнэлтүүлсэн прокурорт шилжүүлжээ. Шүүхийн урьдчилсан хилцүүлгийн үеэр нотлох баримт дутуу гэрчийн мэдүүлэг тодорхой босгийн үндслээр хэрэг хэд хэдэн удаа прокурорт буцсан ч эцэст нь Төвшинбаярын үйлдэл инх батын өгүүлж шууд нөлөөсөн гэж үзэн шүүхийн шатанд шилжүүлсэн юм. Шүүх хилцэх явцад Төвшинбаяр өөрийн үйлдэлтэй гүнээ гэмшиж байгаа илэрхийлж шүүх хурал дээр би найзыгаа ална гэж бодоогүй, харамсаж байна. Эмгэнэлттэй зүйл боллоо. Би хүний амь хөнөөсөндөө уучлал хүсэж байна гэж хэлсэн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс хохирлын нөхөн төлбөрийг барагдуулсан гин бурууга хүлээн зөвшөөрч гэмстэн байдлыг харгалзан үзхийг бүтэнч шүүх хүний амь насыг санаатаагаар хохиросон гэж дүгнсэн юм. 2022 оны 6 дугаар сарын 9-ний өдөр нийслэлийн эрүүгийн хэргийн анхны шатны шүүх Төвшинбаярт 16 жилийн хорих ял оноосон бөгөөд ял шийтгэл нь улсын дээд шүүхээр баталгаажсан байна. Шүүхийн шийдвэрт зааснаар тэрбээр хохирогчийн эмчилгээ оршуулгын зардал зэрэг нийт 2.7 тэрбум төгрөгийн нөхөн төлбөрийг бүрэн төлсөн гэж үзэж нэмэлт эдийн засгийн хариуцлага хүлээгээгүй. Инх батын гэр бүл найз нөхөд өнөөдөр ч энэ хэрэгт гашуудж хоёр найзын дунд ийм зүйл болох ёсгүй байсан гэж ярьдаг. Харин олон нийтийн зүгээс энэ хэргийг согтууруулах ундааны хорт нөлөө хүчирхийллийн гашуун сургамж хэмээн дүгнэж байна. Төвшинбаярын хэрэг бол Монголын нийгэмд олон давхар сургамж үлдээсэн үйл явдал байв. Нэг талаас уур хэлэн архитект хүний хувь тавилан хэрхэн нурааж болохыг нөгөө талаас хуулийн өмнө хинч эрх тэгш болохыг харуулсан хэрэг болж үлдсэн юм. За үүн түрүүнд миний би гин бурууга төлөв гэхээр төлөв зөвшөөрч байгаа. Машигаар цааш хэмшиж байгаа. Монголтэй бол хийж болохгүй хийхээсэн гэж бодож байгаа. Талигаас наазихан харбиг жил бүр хүүхэд энэ бүгдээс чин сэтгэлээс уушлах яа хүн аав гэж ах дүү нар төрөл төрөслийн бүгдээс чин сэтгэлээс уушлах хүсэж байна. Миний найз бол одоо хамгийн миний сайн найз болсон бүгд охин наснаас одоо хамтдаа өсөл мөрөдлөө ярьж өнөөдрийн одоо миний амжилт бүхэнд миний найз бол салшгүй холбоотой явсан. Найзынхаа амьдсан төрч хийж ийм нөхцөл байдал төгөрч гэж огт бодоогүй явсан. Энэ бүгд дээр одоо энэ тангим сууж байгаа бүх хүмүүсээс уучлал хүсэж байна. Монголын ард түмэн миний найзыг дэмждэг байсан маш олон хүмүүс байгаа. Энэ бүгдээс нөөцлөлт хүсэж байна.
уучлаарай гэж хүсэж байна. Тайвширч чагаад үгээ үргэлжлүүлж болно. Уучлаарай авах. Нэрэгтэй маш ихээр харуулж гэмшиж байгаа. Би буруу ойлгож байгаа. Цаашид бүр хөвгүүд болон гэр бүл энэ бүгд дээр бол боломжтой юм бол насан турш та би найз гэр бүлийг тусдсан болохын төлөө зүтгэх болно би бас хэлье. Мөн авч ирсэн орон хамаатан цаад энэ бүхнээс чи сэтгэлээсээ уучлалт хүсэж байна. Уучлаарай гэж хүсэж байна. Энэ хэрэгт холбогдож өчигдөр орж ирсэн гэрч болон энэ хүмүүсээс уучлалт хүсэж байна. Энэ бүгдэд одоо би зөвхөн буруутай энэ уулийн өмнө баарчлуулынхээ хомсролж ойлгож байгаа. Тэгэхээр хэм шүүгчээс хандаж өгөөлөгчийг нь хэлснийг уулийн давуу шийдэж өгөөч гэж хүсэж байна. Тэм буруу ойлгож байгаа. Бас натан. Болсон.